Эренчин нэмийн амар жаргал 1999-с 2000 оны хооронд Монгол улсын 21-р ерөнхийсэдээр ажиллаж байсан. 1996 оноос хойш 3 дахь удаага улсын хурлын гишүүнээр сонгогдод байгаа. Хувийн орлого нь 2008 онд 60 сая орчим төгрөг байснаа 2 жилийн дараа 53 сая болж буурсан. Харин түүний гэр бүл нь 2008 онд 3 сая орчим төгрөгийн орлоготой байснаа 2010 онд 7 сая 800 мянга болж өссөн. Нэг орон сууцтай Land Cruiser 200 Toyota Corolla маркийн автомашинтай. Энэ хоёр машина хамтд нь 80 саяар үнэлсэн, харин гэр бүлийн хэрэгцээний болон ашиглах хэрэгтэй 0.7 га газруудаа үнэлээгүй. Хадгаламж нь олон гишүүдийн нэгэн адил сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. 2010 онд 67 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Амар жаргал гишүүн Худалдаа хөгжлийн банкнаас авсан 74 сая орчим төгрөгийн зээлтэй Most өргөө Grave City компанийн 40 орчим хувьцаатай байсан. Харин 2010 оноос дээр нь Шим болон Чимбай зэрэг компанийн хувьцаануудыг нэмж авснаар хувьцаа хөрөнгө оруулалт нь 13 сая төгрөгөөр үнэлэгдэх болсон. Дашчамцын Арвин барилга худалдаа аялал жуулчлалын их өргөө компани захирлаар ажиллаж байгаад улсын хурлд сонгогдсон. Парламентод 2 удаа сонгогдсон цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг Арвин гишүүн хувийн орлогоо 11-ээс 13 сая төгрөгийн хооронд эргэлддэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Харин түүний гэр бүлийн гишүүд нь 2010 онд жилдээ 84 сая төгрөгийн орлоготой гэсэн байна. Нэг орон сууц мөн нэг үйлдвэр үйлчилгээний объекттэй үүнийгээ 545 сая төгрөгөөр үнэлсэн. 2008-аас 2009 онуудад хувьдаа машингүй гэж байсан бол 2010 оноос 100 сая үнэтэй BMW автомашин хүлэглэх болсон байна. Мөн 2010 оны хөрөнгө орлогын тайландаа их өргөө компанийнхаа хувьцааг 100% эзэмшдэг гэж оруулжээ. Хувьдаа малгүй, хадгаламжиндаа мөнгөгүй, эзэмшдэг газаргүй, ямар нэгэн өр зээлгүй гэсэн байна. Сүүлийн 3 жилд Арвин гишүүн болон амар жаргал гишүүнээр хэн нэгнээс ямар нэгэн томоохон бэлгэсэлт аваагүй гэж мэдүүлсэн байна. Алтууыг шууд харьцууллаа.